За энэ гурвын татуай А темо эсвэл А демо B татуай А темо демо B. За энэ нь болохоор яадаг дүрэн бэ юм гэвэл хэдий А болсон ч гэсэн B нь бол хിവэрэ байна. Одоо хэдий А байсан ч B нь ерөөсөө өөрчлөгдөхгүй гэсэн үг. Одоо жишээ нь би татуай お金持ちになっても私変わらないгэсэн утгаар. Татуай お金持ちになっても私の性格が変わらない. Тэгэхээр би мөнгөтэй болсон ч гэсэн би нь өөрчлөгдөхгүй гэдэг нь болохоор миний зан чанар өөрчлөгдөхгүй гэсэн. Ийм үг хэрэглэнэ гэсэн. За, моши ааны японоор тайлбарлах юм бол хэдүүлээ гэсэн тайлбарчээ. Моши ааны наттемо би ва каваранай гэсэн утгатай. Моши ааны наттемо би ва каваранай гэсэн утгатай. За. Тэгээ би сайн монголоор хэллээ шүү дээ. Хэдий А болсон ч гэсэн B хэвээрээ байна. А байсан ч B болох нь өөрчлөгдөхгүй гэсэн утгаар. За, татуай гэдэг нь болохоор ямар утгатай юм бэ гэвэл боловч хэдий ч гэсэн утгыг агуулдаг. Тэгээ дараа нь демо гэдэг хэлбэрээр хандтай явдаг байх нь шүү дээ. Татуай нани темо эсвэл демо гэдэг. За, сэцүдокугийн хэдүүлэг катачиг нь харъя. За, татуайгийн мэдээж хамгийн түрүүнд орж байгаа татуай яг монгол шиг хэдийч доошигийн тэ хэлбэр дээр нэмэх нь мо. За, би одоо шууд ингээ манайхаа явлаа шүү. Доошигийн тэ хэлбэр мо буюу намо нон дэ мо. За, икеёши гэх болохоор самуй буюу энэ хүлэн хураад самукутэ мо. За, накеёши татара шизукана гэдэг үг байх юм бол шизука дэ мо. Дэ болно гэсэн үг. Наан хасагдаа дэ болно. За, меши гэх юм бол бьоки демо. За, накеёши юм уу эсвэл меши нэр үгтэй. Дэ аттемо гэж бас болох нэ. Дэ залангуудаа артаас нь аттемо гэж орж болох нэ гэсэн үг. За, хэдүүлээ энараа юмэдэ аттемо гэдэг. Тална гэсэн үг. За, хэдүүлээ тэгвэл ирээ бүгд үзье. Татуай шиппай шитэмү мата чоусен шимас гэж. За, татуай хэдий шиппай шитэмү буюу бүтэлгүй санж яг монголчоор орчуулж байгаа гэдэг манайхаа сонсоорой. Татуай гэдэг чинь хэдий гэсэн үг гэсэн шүү дээ. Хэдий боловч хэдий шиппай шитэ буюу бүтэлгүйсэн мо залгачаараа ич гэх буюу хэдий бүтэлгүйсэн ч мадад чуусан шимас буюу дахин оролтноо, дахиж оролдож үзнэ гэсэн утга санаалыг илэрхийлнэ. Чуусан гэдэг нь болохоор дахиж оролдох, дахиж удаа тий бүх хүчээ дайчлаад оролдож үзэх гэсэн утгаар илэрхийлдэг. За, хоёр дахь нь болохоор татуай исогашикутэ мо ундо сүрү беки desu. Татуай буюу хэдий исогашикутэ мо буюу завгүй байсан ч исогаши гэдэг чинь болохоор завгүй гэсэн икеёши тийм үү. Тэгвэл энэ хүл ураад исогашикутэ мо ундо сүрү беки desu буюу дасгал хийх хэрэгтэй гэж байна. За, гурав дахь нь татуай хэдий иядэмо буюу дургүй байсан ч ярана кереба наранай буюу хийхээс өөр аргагүй, хийх ёстой гэсэн үг. Жишээ нь гэрийн даалгавар хийхтэй. Татуай иядэмо буюу хэдий дургүй, ия гэдэг чинь дургүй, демо байсан ч ярана кереба наранай буюу хийхээс аргагүй гэсэн үг болж байгаа гэсэн үг.